Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчтэй. Нэлийн хэд хоног уулзсан гэж тий. За одоо би яг өмнөх бичлэгийн хөргөжлөл болох Монголын наз товчоо 2-ыг хийх гэж байна. За өмнө нэрэ Тэмүүлийн өхөл эсвүүхэн өхөл болон тайчуудын овгийн тухай ярьсан шүү дээ. Одоо Бартанбаатарын ах охин барахын тухай ярих гэж бодож байна. Өмнө хэлсэн тайчуудыг үүсэх охин барахны бэлэвсэн ихнэр Амгаан хааны бэлэвсэн ихнэр бэлэвсэн хатнаар тайчуудыг улаан өмнө дордож байсан. Харин охин барахны үр удам зүрхэн овог болсон. Ярин зүрхэн овгийнхан бол нэлээд том биетэй, цэс ихтэй, ер нь дайчин овог гэсэн юм билээ. Зүрхэн овгийн нэг бидний хамгийн сайн мэдих төлөөлөгч бол бөрий бүх байдаг. Илүүттэй барилдаж нургаа хуулуулсан тийм түүхэн зүтгэлтэн байгаа. За зүрхэн овгийнхан ер нь юугаараа онцлог вэ гэхээр одоогийн солонгосын хэлийг тодорхойлсон хүмүүс байгаа. Яагаад вэ гэвэл хүнөө за бүр ухааж үзэхэд бүр хүнөөгийн үед солонгосын өвгд эзэд манжуурын тал хаваар нутгалдаг байсан. Өнөөгийн Хятадын нутаг болох манжуурын талаар нутгалж байсан юм байна. Тэгээд дараа Сиамбичууд манжуурын талаас төрсөн байдаг ба. Хүнөө Сиамбичууд төрсөн байдаг байгаа. Тэгээ манжуурын талаар ингээд нутгалдаг байсан хүмүүс маань манжуурын яг бүх хэсгээр нь биш тал хэсгээр нь нутгалдаг байж байгаа. Сүүл зүрхэн овгийнхан гарч иж манжуурын талаас бүр хөөгөө солонгосын хойг хүртэл төрсөн байгаа. За тэгээд ерөнхийдөө солонгосын хэлийг тодорхойлсон ихний сонирхолтой баримт байд юм билээ. Өөрөөсөө нэг зүрхэн овгийн талаар нэг яриад ах зүйл байхгүй дээ. За тэгээд ер нь ингээд зүрхэн овгны ерхий яг удам судар гэвэл яг охин барахын хутуугүй зүрхийгээс үүдэлтэй юм билээ. Хутуугүй зүрхий гэдэг хүн анх зүрхэн овгийг үүсгэсэн юм билээ. За тэгээд зүрхэн иргэнийг Монголын нус товчооны 139 дугаар зүйлд дурдахдаа илгэнтэй сүст, эрхийдээ онцтон, уушиг дүүрэн зүрхт, ам дүүрэн ууртан, эр дотом эрдэмтэн, бүх хүчтэнгийн ялган өгч, ууртан сүстэн, омогтон зүрхтэн тул зүрхэн хэмэгдэх ёсон тийм хэмээг бичсэн байна. Тэгээд энэ ямар утгатай үг вэ гэхээр илгэндээ сүст гэдэг нь ерөөхдөө цэс ихтэй, ууртай, ерөөхдөө бардам гэсэн үг. Бардам байгаа. Эрхийдээ онцдын гэдэг нь эрхийдээ мэрэгэн буюу их сайн мэрэгдэг байсан юм шиг байна. За уушиг дүүрэн зүрхт гэдэг нь нилээн зэрэгтэй хэр баргийн юмнаас айдгүй гэдгийг илэрхийлж байгаа бах. Ам дүүрэн ууртан гэдэг нь эрхтэй хилэн дүүрэн хор шар ихтэй гэсэн үг байгаа. Эр дотом эрдэмтэн бүх хүчтэнгийн ялган өгч гэж байгаа. Тэгэхээр их бяртай хүмүүс юм шиг байна. За нэг сөүл тэгээ Чингис хаан зүрхэн овогтныг дороотуулж эзэлж авсан байгаамаа. За тэгээ Монголын нус товчон дээр бүрий бүх бэлгүүд хоёрыг авалдуулын хэмээгээд бичсэн байгаа. Энэ яа уяг судтай вэ гэхээр
бүрий бүх бэлгүүд хоёрыг барилдуулъя гэсэн үг байна. За тэгээ бүрий бүх тэгээд тэр хоёр нэлээд ноцлож байгаад бүрий бүх Чингис хаанаас ягаад бэлгүүдэд бууж гисэн байгаа. Тэгээд бэлгүүдээ Чингис хаан руу хөнхийгөө зууж хараад доод оруулаад зууж хараад Чингис хаан харин бас толгой дохио гэсэн юм шиг байна. Тэгээд бэлгүүдээ бүрий бүхэн нурыг хуглаад хайсан гэж байгаамаа. Гэтэ бүрий бүхэн Бартан Баатарын хүү Хотогт Мөнгүрийн хүү. Ерөнхийдөө бэлгүүдээ уяалал авсан гэсэн үг л дээ. Тэгээ ууг нь улсын бүх бол бэлгүүдэд нуруугаа хуглуулж өгвэ гэж бичсэн байна. За ерэн цааш ярил бол ерөнхийдөө хатхан салжуудад хамтарч татартай эсэж их хонгороод горлос мэрэгдийн хүүхдүүд нийлээд эргүүнээ мөрнөлөө нөөсөн. Эргүүнээ мөрөнд цутгах ген мөрний шанааны агуу удам нутагт Жамуухи тэнд гүр хаан өргөөд Чингис хаан Ван хаан хоёрт морилын хэмээн 141-р зүйлд бичсэн байна. Морили гэдэг нь ерөнхийдөө дайрий гэсэн үг юм билээ. За тэгээд Ван хааны ирүүлээ Чингис хаан Ван хаан хоёр хамтраад Жамуухи эсрэг байлдыг хэмээлж хэрлэн мөрний тэнд очиод Чингис хаан алтан хуучин дарилдаа гурыг цэргийн мандаад явуулсан байгаа. Ван хаарын Сэнгүм Жахагамбу бэлэг бэх гурыг мандаад явуулав. Эдгээр мандаа гэдэг нь ямар үүрэгтэй хүмүүс вэ гэхээр тухайн цэрэг дайнд дандаа мандаж ярилцдаг, цэрэг дайны товыг тогтоодог дандаа ингээд харуул аюулгүй байдлыг хангадаг хүмүүс байсан мөлий. Харуулын үүргийг гэдэг мөнх тэнгэрийн хүчин дээр харагддаг шүү дээ. Чингис хаан Ван хаантай байлдах гад манай цэргийн манлайгаа явуулаад Ван хаан ч гэсэн цэргийн манлайгаа явуулж хоорондоо маргаашийн ургахын улаанаар оролдон үзэлцэн юм гэж хэлдэг шүү дээ. Гэж тав зарлан байлдах цаг газраа сонгоцгоодог юм билээ. За. Тэгээд манай эдийн манлайнууд нь харуул илгээгээд суурь харуул тавиад ингээд Жамуухын цэргийг манж исэн юм байна. Ирэх нүгөө юу харж исэн юм байна. Тэгээд Жамуухын талд их том хүмүүс орсон байна. Жамуухын манлайд Монголоос Аавгчуу Баатар, 8-ны Буйрэг хаан, мэрэгдийн Тогтоо бихийн хөвгүн Хутуу, ойргийн Хутуугаа бихийн энэ дөрөв Жамуухын манлай олж яв гинэ. За тэгээд манлайнууд нь ингэж хоорондоо ярилцсан гинэ. Одоо орой болж маргааш байлдий хэмээн эргэж гол цэрэгтэй нийлэн хоноо гинэ. Маргааш хүүтэнд ирж хүрэлцэн байлж Буйрэг хаан Хутуугаа хоёр зад мэдхэд зад барих болсонд зад урвж тэд дээр зад олжээ. Зад гэдгийг бидтэй сайн мэдэхгүй байна. Тэд хөдөлж ядан нурангад гулсаад тэнгэрт эс таалагдав бид хэмээн бутарчихуу гинэ. Тэд нар ерөнхийдөө ухарж давшаад ерөнхийдөө
ямар ч тач урууж зүхтаад ерөөхдөө ямар ч тач жамуухын нэг жигүүрийн цэрэг нь бутарсан юм байна лээ. Тэгээд 8-ны буурийнхаа алтай өөр үлүүх тагийн зарим салж хөлдлөө гинэ. Буурийнхаа алтай руу яваад хутуу сэлэнг рүү яваад хутуугаа бихи шигэд гэдэг газар руу хөдөлсөн байна гинэ. Энэ нь гэхдээ Монголын ноц төвчин 144 дэх хэсэгт гарч байна. Яасан байна. Тэгээд ерөөхдөө энэ байлдаа нэлээд том байлдаа болсон юм байна. Тэгээ тухайн үед нэлээд нэр хүндтэй байсан Аавгчуу Баатар буурийнхаа эдгээр оролцсон гэхлээр нэлээд том байлдаа болсон гэсэн үг. Энэ Хүйтэн гэдэг газар энэ болсон байлдаан бол ерөнхийдөө Чингис хааны жамуухтай байлдаад анхны ялалт авсан байлдаан билээ. Тэгээ яг энэ тэр байлдаанд хүзүүгээ шархтуул хүзүүгээ Чингис хаан шархтуулаад хөдөлж чадахгүй байхад нь зэлэм бөглсөн цусын шимж амаараа шимж асгасаар ихтэй шинжэнгөө сахис суусан байлээ. Түүн дээр их сонирхолтой үйл явдал л дээ. Тэгээд Чингис хаан шөнө дөлөөс ирээд за би сэрэг боллоо. Одоо тэгтээ над уух юм хэрэгтэй наа гэж хэлсэн байлээ. Тэгээд зэлэм чармай нүцгэн дайсны ундны хэсэг рүү орсон байна. Ягаад чармай нүцгэлж байгаа вэ гэхээр чармай нүцгэж явж байна гэдэг чинь ерөөхдөө дөрвөж ирсэн хүмүүсийн нэг байна. Нэг хэмээн цэргүү нэг юм шиг харагдах гэж чармай нүцгэлсэн юм эдэмцэд үздэг юм байлээ. Тэгээд чармай нүцгэлд гүйж ороод нэг айраг тараг авчиж ирж Чингис хааныг ундаалсан юм билээ. Тэгээд Чингис хаан ийн өгүүлсэн. За чи ингээд над 3 ач хүргэлээ. 3 ачийг чи би үүр санаж явъя гэд. Тэгэж ерөнхий үйл явдлын тэгэж өрнөд дараа тэгээд яг Чингис хааны сэрэх мөчөд дайсны цэргүүд ерөнхийдөө ухарсан ялагт ер нь муугаад өгсөн байсан юм билээ. Тэгээд Чингис хаан өглөө дайсны бүх цэргүүдийг хүлээд ингэж хэлсэн юм бид. За хин миний ам цагаан хол морины минь аман хүзүүг шархтуулав гэж хэлэхэд түнээс нь бидний мэдих зөв буюу 6-тай мэргэн хэлсэн байна. Би шархтуулсан юм аа. Би харав шархтуулсан. гэж хэлэхэд Чингис хаан чи их зөв хүн буюу дайсны хүн муу юм хийснээр нуух атал харин чи муу юм хийснээр үнэнгээ хэлж хэллээ. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Одоо чи ингээд 6-тай нэрийг чи халж зэв гэдэг нэр өгөө. Миний дэргэд намайг зэв шиг хамгаалж бай гэж хэлсэн байдаг. Гэдэг байгаа. За би бичлэгээ ингээ ийхүү өндөрлөж байна. Намайг сонссон та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe дараарай. Баярлалаа.